та бүхэнд баярлалаа. Үйлчлэгээний журмыг танд дахин сануулна. Өдөрөөр та бусдын анхаарлыг татварч дуу чигээ гаргаж, уцаараа тоглож мөрөглөө. Мөн дуу дурс бичлэгийн хамт ашиглаж бүтгсэн. Манай камер туссан сууж таалан сойрхон. Танд баярлалаа. Цагаас оройн зогтой. तू ही तो जन्नत मेरी, तू ही मेरा जुनून, तू ही तो मन्नत मेरी, तू ही रूह का सुकून. Хүлээн авалтын урилган дээр ихэнх тохиолдолд хувцаслах жишгийг зааж өгсөн байдаг. Black tie хувцалтын үед эрэхтэй та нэг игнээ товчтой оноогүй хар юм уу хар хөх өнгөтэй торгон захтай хүрмийг сонгоорой. Өмдний хувьд хүрэмтэйгээ адил материал болон өнгөтэй байх нь чухал. Оройн зовонд өргөдөн ирсэн эмэгтэй нүр бодолтыг даруухан хийхэн зүйтэй. Даашинзны урт нь шаагаад татсан эсвэл түүнээс урт байж болно. Богино ханцуудаа даашинз өмсөж байгаа тохиолдолд урт бэлийг, урт ханцуудаа даашинз өмсөж байгаа бол богино бэлийг өмснө. Гэрийн эзэн өргөдөж ирсэн тэргүүн хатагтайд гараа өгч суугдан зоогийн тархинд төрүүлж орно. Оройн зоогны суудлах хуваарлал нь чухал ач холбогдолтой. Эхнэр нөхөр хоёрыг хизээч зэрэгцэж суулгадаггүй. Нэг орны хоёр төлөөлөгчийг мөн нэг дор суулгахгүй. Үүнээс гадна суудлах хуваарлалд илүү амар байх үүднээс ширээн дээр төлөөлөгчдийн нэрсийг байрлуулна. Ихэнх улс оронд оройн зогны үеэр хундаг өргөн үг хэлхийн үйл ажиллагааны хамгийн чухал хэсгийн нэг гэдэг юм а. Харин хятад үндэстний уламжлал ёсоор оройн зог эхлэхээс өмнө өрсөн хүн эрсэн зочдтой хандан ерөөлийн үг хэлдэг бөгөөд үг хэлж дуусны дараа хундгаа харшилдуулан тулгадаг, харин дээж өргөдөг юм а. Оройн зоогны ширээ заслалтын хувьд ихэнх өрний орнуудад ийм байдалтай байдаг бол дорны уламжлалыг харуулсан хятад оройн зоогны ширээ засалт ийм байдалтай байдаг. Оройн зоогны дистарал маш чухал бөгөөд үүнд нэгдүгээрт хүйтэн зүүш, халуун зүүш, загсны төрлийн хоол, махан бүтээгдэхүүн, ногооны төрлийн бүтээгдэхүүн гэсэн дараалалтай байх нь зохистой. Танд нэг хэлэх юм байгаа. Манай үндэстэн болохоор хизээч зүүн гараараа хоол барьж иддэг, үргэлж баруун гараараа барьж иддэг. Тэгээд сав үнэхээр хоолны чухал хэрэгсэл учраас энэ тийм савчуудгүй юмд хүрч болтгоо. Тэгээд хизээч савха удаанаа зоож иддэг байгаа. Тэгээд Монголоос 100 хон бүгд бүрийг хэлтэнсээ хаттай хими юм. Таны Монгол Улсын ерөнхий хэлчинд итгэмжлэгч явах гэж барьж байх үеэр харж байсан юм байна. Өнөөдөр бас энэхүү хүн тэтгэлийн завганд уулзч байгаадаа маш баяртай байна. Наад ч гэсэн маш таатай. Өнөөдрийн оройн зог маш сайхан болж шүү. Тэгэлгүй яах вэ? Хятадын ард түмэн хятадын үндэсний хоол ер нь дэлхийн шилдэг хоолнуудын нэг гэдэг. Албан ёсны хүлээн авалт нь найрсаг харилцааг хөгжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг үргэлжлүүлэх зэрэг ач холбогдолтой. Иймээс хүлээн авалтын үеэр өргөцсөн зочдын хувьд шаардлагатай төлөөлөгчдтэй харилцан ярилцах нь зорилгоо биелүүлэх бас нэгэн чухал алхам юм. Өнөөдөр таны зохион байгуулалт энэ оройн зог маш гайхалтай болж байна. Баярлалаа. Таны ч гэсэн үлдсэн гэсэн би үнээр өнөөдөр бас энд тантай бичлэн уулзах завшаан олдож байгаад маш их баярлж байна. Мөн өвөр Монголын хоёр иргэний асуудлыг наашаа шийдвэрлэхэд маш их баярлж байна.
Баярлалаа. Миний хувьд ч гэсэн уг асуудлыг шийдвэрлэхэд гар бие болчихсон. Энэхүү асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын засгийн газрын зүгээс гаргасан хүчин чармайлт нь талархаж байгаа юм байна. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл зарим тохиолдолд нийгэмд сөрөг үр дагаврыг авчирдаг. Тийм учраас манай улсын засгийн газрын зүгээс хатуу бодлогыг чиглүүлдэг байгаа. Хятад улсын зүгээс 2 орны найрсаг харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх тал дээр үнэтэй хөрөнгөөр оруулж байгаа маш их тусгай. Мөн цаашдын хамтын ажиллагаа ч гэсэндээ илүү өргөжин хичнээн гэж Баярлалаа. Би ч бас үнэтэй санал Монгол хоёр улс нь олон жилийн турш найрсаг хүчин харилцаатай байж явж ирсэн. Энэхүү харилцааг өргөжүүлэх хөгжүүлэхэд төлөө хичээл ажиллах болно. хэлэх байх уу? Оройн зоогийн үеэр өргөцсөн зочид төрүүлж зоог өндөрлөх санаачлагыг гаргах нь зүйтэй бөгөөд хятад уламжлал ёсоор оройн зоогны төгсгөлд цай эсвэл кофе ирвэл зоог өндөрлөж байгааг илэрхийлдэг. Манай канал тусан сууж таалан сойрсон та бүхэн баярлалаа.